За ерөнхийдөө бол ядрах буюу сүлдэх одоо архаг ядаргаа тэр бол ерөнхийдөө альчуд бий болж болно л доо. Тэгвэл хавар улирал солигдсонтой холбоотой тий хүмүүсийн ядрал сүлдэл нь бол арай илбэг тохиолддог. Тий. За энэ үед болохоор ямар шинжилгээ өгөх вэ гэхээр одоо зүгээр шалтгаангүйгээр тий ядрах сүлдэх зарим хүнд бол нойр мөглөх эсвэл зарим хүнд бол огт нойр хүрэхгүй болох тий. Тэгээд дээрэс нь ажлын ачааллаа даах чадвар буурах, бүр цаашлах юм бол одоо юм мартах, анхаарлын төвлөрөлд буурах зэрэг олон шинж тэмдгүүд бол илэрдэг. Ерөнхийдөө бол хүн өөрийгөө бас хянжих хэрэгтэй. Зүгээр ядрах сүлдэх гэдэг бол зөвхөн одоо хавар намар ихээс илүү биеийн талын шалтгаанаас болоод бас ядар сүлдэж болно. За хэрглэж байгаа нөгөө одоо янз бүрийн одоо дондох эмэгтэй хүмүүс бол бас ядардаг сүлддэг жишээлбэл архин дондох эмэг ч юм уу тийм. Эсвэл компьютер хит их тоглоод байдаг. Хит их ачаалтай байх. Ажлын ачаал хит их байх. За тэгээд нөгөө хүн амрах цагтаа амарч чадахгүй тий унтах цагтаа унтаж чадаагүйгээс болоод ядрах сүлдэх шинж тэмдгүүд бол илэрч болно. За хүн бол биш тий ер нь өдөрт 6-аас 8 цаг бол юу одоо орой бол одоо тий шөнийн нойроо авахд бол 6-аас 8 цаг амрах ёстой. Тэгээ ер нь бол одоо унтах цаг бол 10-аас 11 цаг. 11 цаг бол сүүлчийн цаг. 11 цаг гэх юм бол одоо орондоо ороод одоо амарсан байх ёстой. Гэтэл сүүлийн үед бол энэ одоо байдал бол өөрчлөгдөд л да. Хүмүүс хит их орой унтах те. Шөнийн 1-2 цаг хүртэл одоо унтахгүй байх. За энэ үедээ болохоор юу хийдин гэхээр бид түрүү нээсэн те донтох. Янз бүрийн масрал бацуудыг хэрэглэх, архин донтох гэмүүд гих мэтлэнгээр эсвэл зарим хүмүүс бол нөгөө ажлаа одоо нөгөө гэртээ ирээд те оройн цагаар хийгээд байдаг. За ээлжинд явдаг ажилчид байдаг. Жишээлбэл ээлжийн ажилчид тийм эмнэлгийн ажилчид гэх юм бол одоо оройн цагаар гардаг хүмүүс шүү дээ. Ээлжийн ажилтай хүмүүс бол одоо архаг нойргүйдэл буюу архаг ядаргаанд орох асуудал бол өндөр тохиолддог. Бедерманд нойргүйдэл сэтгэл зүйн эмнэлэг бол яг ийм завсрын эмгэг гэж хэлдэг. Энэ завсрын эмгэгтэй хүмүүсийг хөвчлэн одоо хэвтэн эмчлүүлдэг. Тэр үед одоо юу хэрэглэх юм гэхээр нойрныхын асуудлуудыг шийдэж өгөхтэй нойргүйдэлтэй авах мал унтуулах юмнуудыг хэрэглэх, тайвшруулах юмнуудыг хэрэглэх. За дээрэс нь одоо витамин эмчилгээ, за тусал шингэн, физик эмчилгээ тий ийм одоо эмчилгээнүүдийг цогцоор нь хийж иж ядрал сүлдэл бол арилдаг. Яг цагтаа унтах хэрэгтэй гэж хэлээд шүү дээ. Тэгээд хүн одоо унтахын тулд бас өрөө тасалгаагаа бэлдэх хэрэгтэй тийм үү? Хүн өөрийнхөө одоо унтаж суусан орон дээр ч юм уу тий. За тэгээд агаараа оруулаад тий унтах бэлтгэлээ хийгээд унтах ёстой. Уг нь бол тэгэхээр маань сүүлийн үед бол хүмүүс энийг их анзаарахгүй нойрондоо ерөөс анхаарахаа байжаад тэгээ нойргүйдлээсээ болоод нөгөө маргааш өглөө би ямарч амраагүй босч ирэхээр нөгөө ядрал сүлдэл тий ажлын одоо ачаалал даах чадвар буурах ийм шинж тэмдгүүд бол нэмж гарч ирээд байгаа юм. Тэгэхээр хүн заавал нойрол бүтэн авч явах хэрэгтэй. Ер нь бол нойр бол хүний биологийн хэрэгцээ. Биологийн хэрэгцээгээ өөрөөр бид нар хоол унд заавал идэх шаардлагатай байдаг. Адилхан нойрыг бол яг хугацаанд унтаж амарсан байх шаардлагатай. Энэ одоо хугацаа нь өөрчлөгдөөд нойрны хэмнэл алдагдаад ирэхээр ядрал сүлдэлийн чинь суур болоод эхэлчихэж байгаа байхгүй. Одоо судалгаа шинжилгээгүйгээр бүтээгдэхүүнүүдийг хит их хэрэглээд ирэхээр биол одоо бодис солилцоонд өөрчлөлт ороод ирдэг. Тэрнтэй холбоотой одоо хит их ядрах те нөгөө нойргуудах шинж тэмдэг илэрч болно. Тийм тохиолдлууд бол зөндөө ирдэг. Кило эмийг ер нь бол хэтрүүлэн хэрэглэж ерөөс болохгүй. Хэтрүүлэн хэрэглэснээс болоод эргээд бие организмд сөрөг одоо юм болоод байгаа хгүй. Тэрнээсээ болоод эргээд өвчин үүсэх магадлал өндөртэй. Хамаагүй одоо нойрны эмнүүдийг эмчийн зөвшөөрлгүйгээр одоо хэрэгэлсэн хүмүүс ялангуяа орд залуу наснаасаа эхлээд нойрны эм хэрэгэлсэн хүмүүс нас ахих тусам нойргүйдэл нь улам даймжраад тэгээ ямар ч юмд дарагдгаа бичдэг. Тийм болохоор одоо нойрны эмийг хэрвээ сонгох гэж байгаа бол та нойргуудад байгаа бол тий заавал одоо эмчид үзүүлж эмчийн заалтаар тодорхой хугацаанд эмийг уух ёстой. Яг би миний сүүлийн үед хамгийн хэмзэлж явдаг юм бол юу вэ гэвэл хүмүүс одоо дээр үе бодох юм бол олон жилийн өмнөхийн үед бол бас өөрийнхөө бие одоо организмд биед те анхаардаг болсон байна. Сэтгцэн эмчид үзүүлдэг болсон байна те.
Тэгээд би ер нь бол одоо нойргуудад ороод байна. Би ядраад байна. Би энд зөвлөгөө авах хэрэгтэй юм байна гэдэг бол мэдэрдэг болчиход байгаа. Нэг хэсэг нь бол ерөөсөө огт тэрийг анзаарахгүй яваад байгаа. Тийм болохоор бие одоо тийм хүн хайрлаж байгаасаа тий эрүүл мэндэд онцгой анхаарч яваасаа гэж бодож байна. Аливаа юмыг баг дээр нь эмчлэх юм бол ямар ч өвчин бол идэх штэ. Тийм болохоор сэтгцийн өвчин ч гэсэн ялгаа авахгүй. Нойргууд л завсрын эмгэг гэдэг сэтгцийн өвчин ч олон янз байгаа штэ. Тэрний одоо хамгийн одоо завсрын эмгэг буюу би хөнгөн хэлбэрийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр нойргууд л ч гэсэн эрт эмчээс зөвлөгөө аваад одоо эмчийнхэн одоо хэлснээр зөвлөгөөгөөр яваад байгаа юм бол нойргууд л маань цаашаа даймжрахгүй байх одоо магадлалтай.